Сток нэвтрүүлгийн анхны дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаараар Дархан хотод ажиллаж амьдарч байгаа жирийн нэгэн иргэний амьдралтай танилцуулна. Ингээд нэвтрүүлгийн зочноо очиж авцгаая. Сток нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Яг одоо оргил төв дээр байдаг Бүүл ресторан дээр одоо баярсагахтайгаа ирсэн байна. За өнөөдөр бид хоёр Бүүл ресторан дээр ирэхээс өмнө өсчингээр орж бас сайхан өснөөсөөс салж авлаа. За дээр нь оргил бодлооны төвийн нэг давхар байрлах эрэгтэй билээ утасны дэлгүүрлөө орж бас иж бүрэн сайхан бурцалж авлаа. За ингээд одоо болвол бид хоёрын яг үндсэн яриа эхэлнэ. За баярхтайгаа өнөөдөр бол сайхан Бүүл ресторанд шүл уунгаа халуун дотн сайхан яриа өрнүүлнэ. Тэгээд Илэн налангүй сайхан харилцан ярилцъя. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр оролцсон оргил төв дээр байрлах Бүүл рестораны хамт олондоо ажлын амжилт хүсье. За өнөөдрийн дугаарт оролцож байгаа баярсаг ах маань ер нь хүүхэд ах уу цаг хаана өнгөрсөн бэ? Хаана төрж ирсэн бэ? Та энэ Дархан хотод яг хизээ анх ирж удаа амьдралаа эхлүүлсэн бэ? Энэ яриагаа эхлэе гэж зааж. Би Унган Дарханыхаа Дархан хотод төрсөн. 1969 12 сар 29-нд. Тэгээд манайх Тосхонд байсан. Тосхны 4-р сургуулийг 79 онд 1-р ангид орж ирсэн. Тэгэл хүүхэд нас маань тэнд хар усны иргэдэл өссөн дээ. Хар усны шумбал. Хараад шумбал хар усанд болохоор тэгээд тоглодог. Яг манайхыг хар ус гэл гараал гүүр гараад сургуул. Тэгээд тэнд 7-р дэлгүүр гэж байдаг гэсэн. Хүнсний. Тэнд чинь хэдхэн дэлгүүртэй байдаг гэсэн. Ганц нэг дэлгүүр Тосгонд 2 дэлгүүр байдаг гэсэн. Тэгээд яг тэнд л төрж өссөн. Тэгээд хар усанд тоглоод зүлгэн дээр барилдаад бүгд тоглолсон. Та ихэс хэдүүлв? Долуулаа. Айлын дундх нь. За. Манай дүү охин болохоор би дундх нь гэдэг. Би болохоор нэг ахтай 2 эхчтэй. Нэг эмэгтэйдтэй 2 эхчтэйдтэй. Одоо бүгд би дундх нь өөр газруудад ажиллаж амьдарч байна уу? Нэг нь салхитад байгаа, 2 нь борхмолсон. Тэгээд манай охинд болохоор би 2 ахчтай, 2 ахтай 2 эхчтэйдтэй дундх нь гэдэг. Тэр чи та үндсэндээ одоо 50 гаруй насны хэрч одоо Тосонд бол 50 гаруй жил одоо яг тэндээ нэг газар амьдарч байгаа гэсэн үг юм байна шүү дээ. Тий. Яг энэ хуучин ороод нэг хэдэн жил амьдарсан. Тэгээд би тэнд байгаагүй ер нь болцоод Тосонд. Зөв. За хоёулаа ярилцсангаа бас хоолоо сайхан буслахнаа. За баярах юуны 10 жилээ 4-р сургууль төгссөн юм. Төгссөн манайх 8 жилийн сургууль. 8 жил байсан уу? Тий. 4-р 8 жил гэжсэн. Төгсөөд та 8 жилийн сургууль төгсөөд шууд ажлын байран дээр гараа авчихсан уу? Тэмс сурсан уу? Хямрын тэмс сураад. За тэнд ямар мэргэжлэр? Трактор комбайнчны мэргэжлэр. Тэнд нэг 2 жил сураад 1 жил номсогт. Тий 3 дахь курстэй. Хойно бас тий Орос холбооны орсод сурж мэргэжилтэй ажиллаад. Тийм тэгээд тэндээс энэ нэг станц уралт нэг юм нэг арга байдаг байсан юм да. Тинч нэг трактор жижиг тракторууд чиргүүл өгдөг гэж барьж. Тэрний мэргэжт ингээд юунаас яасан байхгүй. Бид нэр тэгээд онц сурснууд энэ юу л явуулсан. Хөдөөчгөн дэвтрүүл. Хөрлөхгүй хөдөөчгөн ямнаас. Тэгээ би нэг тентгийн инженерээр бэлтгэх гэж хэлсэн. Тэгээ 88 онд хөдөөчгөн дэвтрүүл ороод. Тэгээ авалтас. Тэгээ явахтай тэгэл оюутан болоод тэрнгээс баахан л бүжгэн тоглосон. Тэгэл бүжгэн тоглож байхад тэгэл янз бүрийн юм зайсанд байсан. Тэгээд хөдөөчгөн их сурвалж зайсанд ганцхан байдаг байл шүү дээ. Тэгэл яг оюутан багтаа ерөнхийдөө пиаууд сураад хойно багтаа юм манай тэр амс хотч юу байхгүй цэврийн алтаад нисхийн нэг 17 ах нар байдаг гэсэн. Тэд нар чинь арх ахыг жинхэнэ зааж гэж. Яг хүүхд ахад тэрнээс өөрөөр бол бас нэг муу бараашг уужсаа сонирхлоороо
Хүний бас яг харвагаас туулах ёстой үгэл туулалаас л тухайн үед тэгэл нэг үеийн залуучууд нийлэл барашиг гон гэл гон монож амсчаад уугаал тэгэл тэгтээ цогтох биш сонирхлоор л байсан гол нь. Харин Орос очиод юунд байхад бол харин сурсаа. Хойно бол 1 жил сурсан юм байна шүү дээ. Тий, 1 жил сурсан. Тэгээ шууд хөдөөжих хүнтэй сурвалт бид нар чи урилгаараа зургуулаа очижсэн. Та хэдэн жил сурсан хөдөөж хад? Хөдөөжиход 2 жил сураал. Тэгэл зах зээл нөгөө арсал жагсаад магсаад болоод тэгэл нөгөө юу яа төлбөртөө мөлбөртөө болно. Ээж тэгэл манай ах чинь цөмөр 2 их чинь дуртай заах юм дуртай. Ээж 2 дүүтэйгээ юутай хэлсэн тэгээд байрн ээж осог нэг хэдгээр 2 байр гэсэн. Тэр мөрий чинь тэгээд яаж байгаа юм чинь. Төлбөр мөнгө хэн төлөх юм те. Тэгээд ерөнхийдөө тэгээд би ч өөрөө бас нэг юм жоохон сахилахгүй нөхөр байсан. Сургууль хичээл тасалдаг. Тэр үед ч одоо бас тэгээд нийгэм бас чанга байсан. Сургуулийн юг яхад хэцүү шүү дээ. 10 хэдэн цаг 32 цаг үлээ таслахад шууд декан хурлаараа хөөдөг гэсэн юм байна. Та тэгэхээр үндсэндээ хичээл тасалж байгаад хөгжсөн. Тавраа ших гэдэг тий. Дархан дээр юугаар студент тунд дархан дээр нь. Тэгээ энэнгээр халаарж байгаа бүтэнсээр суугаад өглөөний нүндээ ачиж чадахгүй. 5 дахьтаа ирж хасаа даунжоо сайн орой эндээсээ буцтаа тий тэгдэг богоноор л явна шүү дээ. Тэг чинь хөөхөд 9 төгрөг байсан. Өө энэ яаж гэдэг юм бэ? Сургууль тэгэл яг зайсан оюут дандаа ах нартай. Бид нар чинь жоохон хүмүүсд нөө цэргээс салгагдсан юунууд их байсан. Оюутнууд. За сургуультай тасалж байгаад сургуулаасаа за гараад тэгээд дархандаа ирээд тэгээд ер нь та ажил амьдралын гараа хаанаас эхэлсэн юм бэ? 9 дугаар сургуульчууд мужинаар гарсан. За сургуульд энэ 10 жилийн сургууль. Тэгэхээр надаас 3 4 хүн дүү хүүхдүүд л байгаа шүү дээ. 10 дугаар анги мангийнх нь бол. Тэгээд энэ мужинаар тэгээд мужины багшийн хөдөлмөрийн багш хоёрын дундлын нэг юм жижиг өрөөнд би байж идэг. Тэгээд сургуулийн тимийн мэдрэл наашаа гэл. Тэгэл яг ах нартай нийлэл баяраа танаа дэрэмж марашиг гон байдаг гэсэн гэл. Хөөрж гүйж ш тэрийн цалинмохлоор хавцад тэдэнтэй яаж ярих байгаа. Тэгэл ер нь тэр үед л нэг жаргалтай юм шиг гусаад тэгэл явдаг гэсэн тэгээд. Одоо тэгээд их л гоё байгаад идэг савгаж аваагүй. Юунд 9 дугаар сургуульд ер нь хэр удаан ажилласан мужанаар? Жил гаруй болсон шүү. Тэгээ намсраа захирал яг тэр жил намайг ордог жил Шарангуулаас иржсэн. Манай ангийн багш баасан сургуулийн 8 жилийн ангийн багш байсан байхгүй. Тэнд хэл уран зохиолын багш байсан. Багш тэгэл уулзаад байсан чинь уурлаа. Гомын их үү? За тэг. Ийшээ нэг ихийг л хийж л авчлаа. Тэгэл яасан да. Тэгэл энэ тентний халтурыг л сүлд нь тэгээ махкинад нэг удирдлагын чиглэлдээ ажиллаа. Тэгэл найз нөхдөдөө тэгэл явж байгаа л бадараад хийхдээ оролцолтоод. За. Тэгээд нэг жоохон буруу юмд оролцож явж байгаад уулын цэрэгт явчих санаатай л байсан. Тэгээд чадаагүй. Цэрэгт яваагүй. Явуулдаг юм билий. Цаанаас нь тэгээд цэргийн үнд чинь нэр өсөө нөгчдөг юм билээ. Нууцаар явчих гээд байхгүй явах. Болдгоо юм билээ. Болдгоо юмд оролцолчоор тэгээд авахгүй. Тэгээд дээрэс нь нөгөө ээжтэйгээ 2 дүүтэйгээ байдаг болохоор тэгээд яг найзынхаараа байгаад тэрнгээр нь очиж архитаар сууж тэгээд яац үн чи яа тэгээд хэцүү шүү дээ. Тэгээд дэрвэл манай тэр үед чинь манай тосгонд чинь аюу нөхдөд ихлээсэн тэгэл дагахын дагуулаад тэгээд явж лээсэн. Тэгж явж байгаа тэгэл буруу юм даа. Тэгээд архийг үлдэхэд бол маш сайн сурсан. Тэгээд бодчих. Арх одоо бодоод тахад л хэвээр тийм би ч бас дунд нь хэдэн жил гарсан байхгүй юу. Тэгж яхад бодож ирсэн. Ястаа нэрийн архийг би нэрээ л дэндүү явж дээ нэрээ. Одоо ч дахиж хизээч явахгүй гэсэн. Тэгээд ямар ч тохиолдолд мэддэг ууцсан мэд. Эсвэл нэг их баярлуулаад эсвэл нэг их 9 дугаар сургууль мужаан байж аваад гараад за нэг хэсэг хуваараа туугаад. За дараа нь хуваараа баар хийгээд. За энэ хараагийн Сононпил захирал Залуу Монголын
Тэрний баарыг нэг хоёр ахтараа хийгээд. Түрээслээ. Гүй хийхгүй анх тэр баарыг хийхгүй. За, Тэгчээ цэдэн даргаыг хүлээж авдаг гэсэн өрөөгөл. Гэвч цэдэн том дарганыг хүлээж авдаг гэсэн өрөөгөл тусдаа өрөө идэгсэн. Тэрийн Залуу монголчийн хараг авчмаас багхгүй. Тэгээд бид нэр очиж тэрийг хийгээд 2-3 сар хийгээд. Тэгээд тэнцтэй архийг хэвээр жинхэнэ тэр ах нартай уулзсан. Бүр илүү уулзарч байгаа юм чи. Яг тэгвэл охих гээд архийг эрдэнтэй архийг машинаар навсар буулгаад тавьсан. Бид нар тэр үеч одоо юу юм бэ? 12,000 төгрөгөөр халтур хийсэн юм аа. Засвар тогтчлтын ингээл. Гээ бүр юм нураагаар өвдгэн тэгэл бодгон тэгээс бүх юм хийгээл дуусгаж байгаа юм чинь. Одоо л бидний 3 хүний бичлэг байдаг гэдэгний анхны яасан. Зөв. Таш тэгвэл бас анх үүсгэж байгуулж исэн хүний нэг шүү дээ. Тэгээ макинад нэг 2 жил ялж байгаа. Тэгэл юунд яваад. Тэгэл найзтайгаа нэг жоо 8 гээд. За. Тэгээ 8 жих хооронд ч тэгэл хоёлаа хошоо мошоо явдаг гэсэн. Гүй дандаа хожигс юм. Урдаас. Ээж нь удлагч байсан баг. Тэгээд тэтгүүлтэй гарцсан. Тэгэл юмын бараагийн зэн Дэнжимингийн цахаас хоёлаа зэн. Тэгэл бичээл ягаад ирнэ? Хоёлаа нөгөөдгөө ондоо олгоод аваад ирнэ. Тэгээд дундаас нь мөнгө нагаж аваад тэгээд маргааш нь ирчэнаар нэг зах гэж байсан шүү дээ. Санаж байна. Тийм тэнд зах дээр л болцоо. 8 ээжинээ суулганд бас тосгонд юм чинь. Тий. Ээжинээ суулгацгаар хоёлаа тэгээд бүх юмыг гаргаж өгнө. Бүх юмыг яаж өгнө? Тэгээ нэг хэдэн жил хийж байгаа 97 онд сэрэг мандалт компанид 96 онд орсон. Тэгэл үүднээс нь ахуулаад юуны учаастдаг байсан. Сэрэг төмөрчлөн захирлгээд манай авгаа идэлж би засварчингаар хараад. Хоёулаа нэг газар гарсан. За одоо хоёлаа нэг ийм яриараа орно. За. Нөө гэр бүлийн талаар одоо орж ирж шээ. Тэгэхээр та яг ажил амьдралын гараан дээр ирээд хэдэн онд гэр бүлтэй болоод одоо ер нь танаа гэр бүлийг хэдүүл явна хаан бол. Би ч ахнаад яг 94 онд бол өөрөө юу тэр үед хөрмөр хийх юу тэр 94 онд чанга байсан. Тэгээ би хадам ээжээсээ ороод манай хадамаа өнгөрцөн байсан. Гуугаад тэгээд шууд өөрөө гуйсан. Ганцаараа шууд ороод гуйчих. Манай найзын дүүлдэ. За. Тэгээд намайг тань мэдэн би хараагаасаа тэднийх байнг байж идэг. Тэгээд шууд гуйс. Тэгээд гэсэн чи тэгдэггүй байх миний хөө яана гэл. Ээж мэжтэй ч хилээгүй их жах хаягч биш нэ жахан батаж. Тэгээд явгаа авч байгаа л. Тийм манай ах бол мэддэг байсан. Тэгээд та шууд гэрээс нь орж гуугаад ээжээс нь гууж авч гараад тэгээд би тэдний харал байгаад идэг гэсэн ерөнхийдөө. Тэгээд амтантрал тэгээд тасганд нэг манай ихс нэг юу байгаа хашаа шинг юм гээ тэднээс хашааш аваад байсан. Ер нь бүтэхгүй. Тэгээ буцаж хадмын хашаанд нэг юу гэдэг нэг жижигхэн байшин бариад тэрийг зарчаад. Тэгээд тэрэндээ амтраа хийсэн чи манай найз за зөндөл тус боллоо одоо том нэлээд бийсэн л та. Дархны өөр 18 чинь нэг болсон шүү дээ. Энэ бага найз одоо телевизүүлсэн. Тэгээд тэр маань миний найз дэдгүүр хийгээд. Өсө тунгаагдлагч юм чинь. Манай их нэг тунгаагдлагдсан. Тэгээд дэдгүүр хийгээд. Тэгээд нэг хэдэн жил амьдарч байгаа. Тэгээд эхнэр хотод цэцэрлэгийн маш хийж байгаа. 2 зэ харж байгаа. Уулын битээр бол. Зөв. Би энд ирчээл жоохон ажил хийнэ гэдсэн. Тэгээд жоохон материалтай тэгээд жоохон тампуурсан маягтай л. Тампуурсан маягтай. Маягтай ч гэж яг. Тэгээд загнуулаад ээж. Уул нь бол юу яасан л да. Би надад бол цуг харсан. Хүүхдийн. Тэгэхээр ч юм уу арих уухгүй шүү дээ. Тэгээд хоёр хүүхдийн чинь зөөн байрна хувцсаар нуугаан их завчлж гултайлж. Тэгэл угаадах энэ хоол хийн их юм болно шүү дээ. Тэгээ байж байгаа та дархан руу уул нь бол тэр байшин савмаа бас нэг жоохон зүглүүлэх гэж ирсэн юм байна шүү дээ. Тий, тэгэж ирэн тэгэж ирээд баг. Тэгэл нөгөө найзуудтайгаа нийлээд уугаал. 2 сар гаруй болчихоо. Тэгэл сүүлдээ өсөл болъё гэл. Хоёр найзтайгаа тэгэл яриад. Ер нь одоо яг та хоёр тууж ихснээс хойш яг одоо
хичнээн удаан ер нь ууч. Яг ингээл өдөрт нэг ингээд тогтмол. Сая хэд сүүлээс 2 сар. Гүү ер нь бол энэ архийг ер нь ингээд уугаад ер нь хэр удаан явчих. За ер нь яаж эхлээд ингээд энэ архи гэж зүйл рүү яг сүрхий ууж ихсэн бол яг сэргэн мандалд ажилд ороод алдаг оног уун л та. Тэгээ ерөнхийдөө л тэгээд ажил дээр байсан ч ууж л идэг байсан. Тэгээ нөө чагаал уун шүү дээ. Шургаад унчихгүй бол би ч нөгөө хийдэл угаад нэхий угаад гэдэг машин дээр оператор байсан байна. Зөв. Энд пэр болор гэтлэнтэй. Хордлох аймаг дээ. Тэгээ үйлдвэр сүү өгдөг. Пижиг хөл жившүүлдэг байхгүй манай зэрэг. Тэр пижиг хордлох тайлах маягаас. Хордлох тайлах маяг. Тэгээ баярагийн тэр нэг машин гавтал нэг зэвтэй. Тэгээд нэг 2-3 пижиг тавьчихдаг. Тэгэхээр захирал ирээд шалгагчгүй л та. Тэгэхээр би албаар онгоолгоод юм аваад юу ч хэлдэг байхгүй. Өөр герман руу айгүй пиа бол шингэн талах гэж ярьдаг хүн байхгүй юу? Дуган шүү дээ. Тэгээд яг нөгөө хийдэл нууцаар угаалгаж байгаа хүмүүс чинь карманд нь имийг яв. Нөгөө тэр бацаад зөтөө цоож угаал. Тэгээд бас тэнцээ дурсаа болсон. Тэгээд сүүлд нь сэргэн мандалд татан буудаал. Тэгээд жилж өгцөн үү те? Үгүй ээ 2002-3 онд би ч нөгөө хотод суртал ажиллаж байсан шүү дээ. Тэгээд 2001 оноос хавуулаад энэ 2 оноос хавуулаад би ч өөр можаан талтай юм чинь би ч өрөмдөж буудна гэдэг. За. Нэг бетоны дээр л хөдөлж жаад. Найзтай захиад урагшаа. Тэгээ шинэ бетоны дээр хөдөлж жаа. Тэгээ бод нэг жижиг гар байхснууд дадаад байгаад цөмхөнд хийж аваад хүмүүс зогсож байгааг хардсан баг ганц хоёр зогссон. Тэгээ тэнд очиж зогслоо. Тэгэхээр нэг ханд нэг цоолоход 150 төгрөг гэсэн. Тэгж яхад хэлсэн. Тэгэл тэр хуйгаад яг та 150 төгрөг өрөмцөж сайжгаар хүн заавал юм хийлгдэг байхгүй. Тэр санжигц энэ ингээд цуурч мод нүдээр юм хийгээл илэм хийгээл. Тэгэл мөнгө өгнө. Тэгээ хөрөгчөөр ороод нэг юм хийж өгнө. Тэгээд гаранг тэрэндээ халдсан ч нөгөө мөнгөөр нэг нийлүүлж байгаа юм авч байгаа. Тэгээд нийлж үүдэн дээр яадаг тэгэл. Тэгээд тэгсээр гал байх тэр нэг хитэн жил уусаа авсан. Барилгаад ихс. Тэгээд тэгсээр гал нилээн муудсан. Тэгээ яг та тэр эд уух үед чинь бол одоо гэр бүл талдаа өөр хүүхэд ихнэр дээр одоо яг тэр гэр бүлийн орчинд ямархан асуудлууд үүсч эхэлсэн. Хэцүү шүү дээ. Тэгэл хадмын би юунаас би өөрөө тустай яана гэл. Тустай яана гэл айлын гашаа байш урслал. Хадмын машинд байж төрөслөл. Тэр үчиж нэг сүртэй ч их мөнгө ш. Тэгэл ярих тэгэл мөнгө штэ. Тэгээд төрөслөл нэг 2 жил амьдарч байсан. Бацаахан хашаанд гэрээр айлаас нэг 2 жил амьдарч байсан. 2-3 жил тэгээд сүүлдээ тэгээд яг хүн боддог юм билээ. Ер нь болиг. Тэгээд 2009 онд ажиллахнаас гарсан шүү дээ. Гарах болий. Манай найз нар нэг дараах гэж бид нэг юм хийжсэн. Тэгсэн чинь би нэг харьчаад яваад ирэгээд харьчаад би хагас өдрөлж байгаагүй би нэг хөхтэйсэн. Тэг чи яг манай охин төрсөн мэс жаахан мэс. Тэгсэн чинь нөгөө нөхдөд чинь буцаа өрөөд ирсэн чинь нөгөө хийжсэн юмнаас банц юу мэтр гаргаж хүнд зараад тэг мөнгө хуугаа авсан байдаг шин. Намайг шагаадсан чинь мөнгө байхгүй гэж бодсон. Би чи уугаал хийж байгаа юм чинь. Тэгсэн чинь тэгээд таглаа гинт шаардлаад надаа 8000 төгрөг төлөө 8 шил тэр чи 1000 ярих гэж байдаг гэсэн. 8 шил арх аваад авчирч салтаанд тэр сууж нааш цайгаа угаад бүгднийг дуудаж ингэ тойрол суулгаж байгаа. Нэгээр нь бэрээ. За тулгацгаая тулгаад гусалта бинээс хойш дахиж ярих уу тамаас баяжраа гэж хэлж байна. Тэр шаранда би 5 жил байгаа гэсэн. Тэгээд би юу том барилга жиаш бүрөө талбарлах микрийн үн ихний юун барилга. Эсэн дахив тэрэнд чинь бүх замын зүүн талтай тий яг доор байдаг. Хамгийн их. Тэр нь би их юм ийсэн. Тэгэл ерөөсөө 10 тэр чинь 11 он 12 ашиглалтанд өгөөл. Тэгээ нам төмөрлөгт орчоод гэдсэн. Тэгээд би орё гэдгсэн чинь 12 он гаргаал. Тэгээ шүү би төмөрлөгт орсон. Тэгэхээр арх уухгүй юм чи яах вэ? Яах юм надад хин ч юу ч ярих. Төмөрлөгт хэдэн хүртэл хэдэн жил ажиллав? 12 оны 1 сараас юу юм бэ? 18 оны
хэдэн сар хүртэл. Бас 6 жилээр ажилласан Тийм тий. тийм 8 жил л би тоолоодсэн юм хэлбэрсэн. Харуул хамгаалалтын албанд. Уулын дунд нь сайхан уухаа болоод Тэгээд бас тэр нэг шарандаа ингээд манайх нөгөө тэнд нөгөө юу гэсэн шүү дээ. Төмөрлөгийн чинь нөгөө хөвчлөлт өгчихгүй юу? Хөвчлөлт өгөнгөт юу гарчихгүй юу? Менежментийн гэрээгээр яхаар нөгөө цомогтгол явагдаад дараанаар нь үгүй цомогтгол явагдав. Цомогтгол явагдах нь дараанаар нь солигдоод. Тэгээд шал орж ирээд хуучдууд шид бүгдийг халсан шивгээл хэлсэн. Тэгэл таныг шууд халсан уу? Та өөрөө сайн дураараа явсан. Та өөрөө өөрийнхөө хүсэлтээр гарцсан. Тэр архинаас л бас. Архиугаа зогсчихсан. Би тэд манай дуудаал би нөгөө нэг хацантайгаар цугайлтай харуулгын залуудаа сугалцаа тавьчихсан. Битээд ч нэг шлемт өөрчлөлцөө явуулсан. Тэгээд тавьчихсан чи баахан пиав мэп болгоцсон. Нэг хоёр залуутай нөө тэгээ уудсан. Тэгээд тэрний хоёр зөөхөд ээлдгээс нь хоёр хацсан. Тэгсэн чинь учир зүггүй л юу яасан чинь нөгөө 3 дүү чи зодтолтой юм. Тэр мөн манай нөгөө дагуулж ирсэн нэрийн доороо хийсэн дарж байна. Тэгэхээр дагдан дээр нэс зогш бос гэдэг ингээд зогсон эргээ хатсан чинь нүүдүүд хамрыг зогчих. Тэгээ камеранаасан цус гараа. Тэгээ ажил дээр нэгсэн доо. Ажил дээр биш шүү дээ. Биш үү? Тэр юм толгоотд. Тэгээд маргааш өглөө тэгсэн чинь нөгөөдөл чинь орой ажилдаа байсан юм. Тэгээ ягнуураа мань хавдаал очихгүй. Тэгээ битээр тэгээд цутгаа яваад гисэн. Тэгсэн чинь хавдаад яасан бөө юм болоо яасан чинь харуулын баярах татсан гэдэг. Тэгвэл манай нөгөө хална гэдэг дарга маань өлгөөл авд юм. Дуун дээр нь. Тэгээ маргааш өглөө ажилдаа тахгүй байсан чинь наадах дараагаар үлээлэг би урд урахад байсан. Тэгсэн чинь тэгээ орилоод тахлаар орилоод ирсэн. Тэгэхээр дараагаар нь эвдэрсэн. Тэгвэл битээ ажиллагаар буурлага. Тэгээ автобус буусан чинь үйлдвэр дээр буу үлээлэг нэгнэ. Битээ солиор гэж хэлгээд автобус яв би загнаад машин харуулж ирсэн намайг буу гинэ. Авчирсан. Тэгээ би энэ хараад буучихгүй. Тэр буужсныг харуулсан. Тэр манай найз загсанд явна гэсэн. Тэр машинтай ярих үзэн тэрнээс нууц зогссон чинь вард машин тэрсэн зогсож байна. Харуулъя балбан машин мэд. Тэгсэн хөө баяраа нааширч. Такоочлаа. Тэгсэн чинь цонхоо онгоолгосон. Гараа гаргав. Үлээ гинэ. Солиор гэсэн. Чи тэр үйлдвэрийн шинд үлээлэхгүй юу? Энд чи юм цагдаа юу чи? Эсвэл цагдаа тууцвар үлээлээ чи. Би ямар хэрэгтэй үг хийсэн юм. Чи хүн зодсон байл шүү дээ. Тэр чамд юу хамаах ч. Зодоодохгүй байх ч. Зодоолаад үстэй. Гацалцсан шүү дээ. Тэгсэн чинь шууд өөрөө надад үйлдвэр дээр жоохон хөвчиг хоёул ажиллаж сууж хэрэлдээд гарааслаа өгчээсэн байхгүй. Тэгээд би маа гэсэн байхгүй. Тэр шарандаа очиад шууд очиад буцаж очиад 11 зэрэг намайг тогтоолгоор халдуулсан. Тушаалаа. Би мэдэхгүй. Тэгээд ээлж байгаа халахад маргааш найраа гайг болчиход уццахгүй. Жагаа би ажилдаа гарах уу гэсэн чинь. Тэгсэн. Чам баяраа чам халдсан байл. Тэгээд за тэгэл төмөрлөгөөс гараад тэрнээс хойш ер нь та ажил төрөл хийв. Тэрнээс хойш хийгээгүй. Гэхдээ яг найзтайгаа тэгэл яг нэг өөрөөс нэг өөрөө хийсэн зөндөө юм хийсэн. Одоо тэгээ баяраа хийм шүү дээ. Хоёулын яриан дээр ерөөсөө ярианы ихэнд ч тэр дунд ч тэр одоо сая ингээд хоёулыг ярьж байгаа яриан дунд ингээд таны одоо энэ амьдралын өнгөрсөн хугацаанд тоосон зүйл дотор архихгүй юм гэж байгаа. Яг 2 3 удаа ингээд айгүй том алдаа юм гаргаал ингээд явсан, ажиллаас гарсан тий. Бас ингээд болохгүй газар орсон гэдэг ингээд ярихаар чинь бүгд архитай холбогдоод. Бүгд архитай холбоотой. Одоо ингээд архи гэдэг зүйлтэй холбогдоод байгаа учраас одоо би ингээд гэртээ сууж байгаад ингээд охин мохон хөргөн үргэнтэй ингээд юм ярина. Ингээд гоё шүү дээ ингээд. Тэгээд нэг юм ингээд би гоё юм яаж ингээд яриад яасан ингээд явж чи нөгөө хин чин ингээл гоё юм нийт юм гэсэн чинь цогтуу тэгэл арх тэгж олоод тэгж аваал гэл ингээл манай хамаахан гэж. Та ингээд нэг гоё юм байна гоё гэдэг хөө тэр дунд заа гэж байдаг баг. Та заавал архи авчуулаад байна гэдэг. Тэгж тэгэхээр одоо та би танаас бодоод хахад яг архины хамаарал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би танаас одоо харин асуух гээд байгаа зүйл байгаад байна л да. Одоо ингээд сая ингээ бүх болсон юм дээр бүгд л архитай холбогдоод байна. Тэгэхээр ер нь та одоо энэ өнгөрсөн энэ алдаа гаргаж ингэж явж исэн, алдаж онж исэн энэ хугацаанд одоо ер нь та энэ бас энэ цэнэрлэгц ашиглаад их нэртэй хүүхдүүдтэй бас нэг хэлье гэж бодож явдаг сэтгэлийн
үг байвал одоо энд бас та тэрийг бас сайхан хэлээд. Тэгээ одоо цаашдаа түрүүн та хоёр энэ нэвтрүүлэг эхлэхийн өмнө бас уулзаад ярилцж исэн. Тэгэхээр тэр зүйлийн талаар яриад тий. Сайхан нэг үг яриад чинь бас хүний хань ижил өөрөө хөвт үзээд бас эцгийнхээ хэлж байгаа ярьж байгаа зүйлийг сонсоод бас нэг бод хоёрыг тунгаах болоо гэж ингэж бодож байна. 3 хүүхэдтэй 2 зээтэй. Ааха. Тий. Эхнэр маань багшиж байгаа. Тэгээ би одоо хэлдэг. Би одоо ястаа уухгүй. Одоо ингээд би ястаа уухгүй л гэдэг. Тэгээ худлаа яриад л тэгэл яг нэг ингээл нэг симхээ харагдвал уучаад нэг найз хөрөөдрөл инээж байгаа зодчдаг. Тэгэл давраад явдаг байхгүй. Тэр бол жоохон миний бурууч явахдаа тэг архийг л боддог тий. Тиймэрхүү. Би жишээ нь ганцхан юм хэлчихв. За. Ямар сандэл арх уухгүй шүү гэд тэгин гээл дэлгүүр ороод их нэртэй дэлгүүрөөр зун ороод ундаа авчих. Чи ямар ундаа авах вэ? Би 0 тавтай кол авна гэж. Тэр чинь бас айхтай явж шин. Тийм болцсон байгаа байхгүй. Тэр арх чинь бүр нэг аваач гэж байгаа байдаг шин. Дэлгүүрийн лангуун дээр орхлог нэг талгаа авчаад гарахаа хооронд архин дээр л нүд явж идэг байхгүй. Тийм мөр сонь болцсон. Тэгэл яг хүүхдүүд цаанч байгаа жиг л хотод бол би нэг удаа. Тэгээ одоо бодоход өөр хүүхдүүд хань ижил ах トゥ нартай миний хоёр их харж байгаа. Уушлаараа гэж. За миний дөрсөнд өгдөг. Миний их явдаг. Би гомдосоо. Намайг имлэг төвтүүлээд зөндөөл торддог. Тэг би гомдчаад чамд гомдсон гэж би тэгдэг байхгүй. Одоо тэгтээ би манай дүү над гомдсон байхгүй. Ихтэд машин тараагаар хажуу зогсголтод уулзаагүй. Уушлаараа гэж. Ахиж боохгүй яах. Одоо тэгээд зэмэлтэй гамбар даргадлаа уцсан чинь амар өндөр сэтгэлтэй хүлээж аваад ах нар минь хүрээд ирээч. Яг би контакт өрөөндөө хүлээжээ. Тэгээд та хоёрт ярих юм байна. Тэгээд нэг ийм байдаг ч тийм харин тийм ээ тэр чинь нөгөө нэг төвшөө хин хоёроос мэдчихэд тэгээд ямарсан дуурлуул яадаг юм бол гэдэг хэлсэн чинь амар тэглгүй яхаас надад ажил хэрэг болгож та хоёрыг нэг өдөр хүртэл арих уухгүй жаараа тэгээд хөвтүүлээд өгье гэсэн. Тэгээд хөвтүүлчихсэн. Юу лээ. Манай 1-р хэсэг дараа гам бол тий. Уулын чек ад жаргал даргын югаар санаачлахаар явсан билээ шүү дээ. Байгуулагдсан юм билээ. Тийм. Тэгээ энэ төвдөө 3 хоног юм бэ. Зүг. Тэгэхээр одоо баяраахан юм байна л да. Мэдээж одоо хүний амьдрал алдаж ондог, унж устдаг. Тийм алддаггүй хүн гэж байхгүй тий. Тэгэхээр одоо цаашдаа хэдүүлээ энэ нэвтрүүлгээр гол нь та бүхэн ярианаас энэ нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс юу ойлгох хэвтэй юм гэхээр ийм зүйлээс болж одоо энэ арх гэдэг зүйлээс болж хүн ингэж алдаж ондгийг шүү. Тэгэхээр цаашдаа энэ хүмүүс маань энэ арх гэдэг зүйл бол хүний амьдралд ерөөсөө хэрэггүй юм зүйл байна. Энэний шалгуугаар гэдэг ийм санааг л ойлгуулах. Тэгээ одоо хэрвээ болдог бол та түрүүн ярьж штэ одоо тэр дүүгээ машинтаа ирэхээр нь би уулзааг байл гэж. Та бол өөрийгөө дотроо бол яг тэрийг мэдсэн юм шүү дээ. Та дотроо ингээд очиод уулзаал нэг сайхан дотроо гоотл яриад төврөлдөөд одоо уйлдаг бол уйлаад тий хэлэх үг байвал хэлээд уушлахгүйгээд ингэчмээр байдаг. Гэхдээ таны нөгөө энд ил гарч ирээд байгаа хүн нь болохоор ёстой би эхэлж очихгүй юм шүү гэдэг нэг юм таны нэг юм хов хүний нэг юм шатзуур зуусан зан. Манай тэр чи хөөрөж байгаа шалтгаан машинаас буухгүй би нэгэ зогсоол би тэгэл талчаал харааг өмчих царай л байгаад байсан л. Одоо тэгээ хүний нөгөө зулаагаа гიშг төрнө гэдэг чинь тэрнээс илүү л одоо чухал ойр дотн одоо энэ үлдэж байгаа амьдралд ч гэсэн хүний ах トゥ гэдэг бол хүний бас эрхэм нандин зүйлийн нэг байдаг. Хар багасаа л ижилдэд тасч одоо нэг гэрт нэг эцэг ихээс төрж нэг тавнаас хоол идэж тий тэгээд одоо хоосон байх үедээ хоосон байж хоолтой байх үедээ хоолтой ажил өссөн юм л хүмүүс. Тэгэхээр би бол танд юу зөвлөмөр байгаа гэхээр тэр дүүтэйгээ та одоо та өөрөө ах нь байна тий тэр чинь мэдээж таны дүү учраас та тэн дээр бас нэг ах хүний ухаан гаргаад сайхан уулзаад үгүй тэр одоо ах トゥ хоёр уулзаад хин нэг нь төрүүлээд уучлахгүйгээд яснаар одоо танаас жишээ нь унах юу ч унахгүй тий. Тэгэхээр дүүтэйгээ сайхан уулзах хэрэгтэй, сэтгэлээ онгоолгоо ярих хэрэгтэй. Энэ олон жил би нэг ойлголцохгүй зүйл байсан бол энэ аягүй жижигхэн зүйл л байгаа.
тийм том шилтгаан бол ард нь манай гайгүй дүүс уудаг гэж гэсэн юм уу бодож тийм уухгүй одоос амьдрал нь үнэхээр сайхан байна би баярлалаа. Хүн болго хэлдэг. Танаа дүүчээс үнэхээр сайхан байгаа шүү. Тэгэл одоо тэр дүүнэрийнхээ сайн сайхан явахыг харах ч та ах хүний бас нэг харахал байлгүй дээ. Тийм. Тэгэхээр одоо та энэ жаргалтай амьдрал төвдөр ирсэн болохоор би дотор бодож байна. Үнэхээр сайхан байна уу? Одоо юм л бодвол өөр дандаа нөгөө арх бодохгүй арийнхаа юмыг л бодож байна. Хойдох юм хаяад урагшаал урдах юм л бодоод байна. Тэгээд яг л тэнд чинь яг дандаа юм эрхний амралтай хүмүүс чинь бүгд л амьдралаа нэг нэгэндээ яриад сууж байгаа юм чинь. Тий. Сургуульд нь явдаг. Тий. Бүх юм яадаг тийм. эмчилгээ явж байгаа, сургалтууд явж байгаа. Тэгээ нийтдээ 21 хоног 21 хоног л байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хоёулаа нэг энэ яг дэлгэц цэнхэр дэлгэц үзэж байгаа үзэгчдэд хоёулаа энэ олон түмэнд бас нэг хамт сууж агаад амлалт өгье. Мэдээж та энэ жаргалтай амьдрал төвдөр өөрөө сайн дураараа зорж ирээд энэ имчилгээнд ингээд үйлчлэгээ аваа байж байгаа. Өнөөдөр бас би тантай нэвтрүүлэг дээр ингээд ярилцаа суулгах сайхан байна. Таны өөрийн одоо бодож байгаа, зорж байгаа тий ер нь бодож санаж байгаа зүйлүүдийг ингээд сонсоод бол танд яг энэ нэг муу зуршлыг хайчих гэсэн юм үнэхэр сэтгэл байна. Тэгэхээр яг энийг алдахгүйгээр одоо хоёлоо та яг энэ үзэгчдэд бас энийг нэг амлаа. За энэ нэвтрүүлгийн дараа тодорхой хугацааны дараа эргээд бас хоёлоо уулзъя. Тэр үед та хаана бас ямар ажил хөдөлмөр хийгээд гэр бүлтэйгээ хаана яаж сайхан аз жаргалтай амьдраад байж их юм. Тэрийг бас нэг энэ телевиз үзэж байгаа хүмүүст бас харуулсан зүг болов гэж ингэж бодож байна. Тийм ээ тэгээд яг үнэн хэлэхэд энэ бүхэл юм архины хамааралтай байлаа. Архинаас хамаарат гэдэг шиг хүмүүс хамаарал гэж яриад байгаа. Хүм архин орчлоо гэх архин дурлалаа гэх юм. Хүний сэтгэл хүн өөрөөр бодно. Би юу гэдэг вэ гэхээр би бараг ингэдэг энэ архийг зүудэлж чаддаг. Одоо өглөө би яах вэ? Чин сэжигтэй зүудлэх юм чи. Өглөө би яах вэ? Яаж дотордсох вэ? Тэгэл эхэлдэг байхгүй. Тэр чин тархинаас гарахгүй байна. Нэг гүн суудсан. Тэрийг л арилгахын тулд одоо энэ сургалт чи их сайн юм би. Тийм. Мөх зэрэг энэ айгуу сайн. Тэр оюун амч тэгээд зөвлөгч нар сайн юм уу? Бүх юм айгуу сайхан. Энэ төвд ирснээр бол тэр дотор байгаа доктор бол бид надтай хамт явж байгаа доктор маш л өндөр сэтгэлтэй гараад уухгүй муухгүй. Ганц нэг нь бол жоохон би таараатай хүмүүс юм бол яг тэрэнд таарсан юм шиг юм хийж. Тийм жишээтэй. Хүн болгонтой л ерөнхийдөө тулж ажиллах юм байна тийм би. Онцлогтой олон хүн байдаг юм байна бас. Олон хүн авчвал бас бужигналдаад тэгээд яг юу байгаа ажлаа гоёсгүй чанартай болохгүй гэж ойлголттой л тийм би тэгж л ойлголоо. Бүх юм чөлөөтэй бүх юм нь юутай тийм. Тэгээд одоо яг үнэ хэлэхэд би арх ухаа болно. Тэгээд өстой амлаж байна бүх хүмүүст. Монголын ард түмний залуучууд үүнийг бол маш их сонсох хэрэгтэй. Яг тэгвэл би одоо ингэ яг өөрөө арх ухаа явж байгаа. Тэгэхэд жоохон залуучууд хүүхнүүд маш их архиж байна. Би бол бодож ирсэн. За эднэр яг гоё ажил төрөлтэй юм уу эсвэл их баяал хүүхдүүд бол хамаалах. Угаал явж байна толгой. Гүү тийм биш байгаа. Би тэрийг л бидний л их дунд амьдралын эсвэл бүр дөөшөөс амьдрал хүмүүс. Эднэр бол надыг таньдаг ч байгаа, танихгүй ч байгаа. Тийм үстэй. Болчихооч ээ. Архийг тийм ах нь бол ягтай гарын дотроос хүн дэмий гэдэг ганц юм очмоор нэг чихэнд нь шивгэнчглээд юм гоё хийлгэхэд бол хүн чинь арай л ирдэг байхгүй. Тийм. Тэгээд тэр нь цаагаараа ингээд таны амьдралд муугар нөлөөлүүлээд байдаг. Тийм тэрийг нь цаад хүмүүс мэдэхгүй л дээ. Тийм. Сайн санаж юм чинь гоё хийгээд өгнө гэл. Одоо энэ бэлтай юм хийлгэхэд би энэ чинь чанарын дээд түвшинд хийж өгнө шүү дээ. Хоёроо юм хийхгүй би хүн муу юм хийж үзээгүй тэгээд ингээд хийм хүн зарим нь бол зүгээр баяраг уудаг гэдгийг мэднэ. Яг юм нь гоё болоод ирэнгүүт л тэгээд хүлээлгээд өгөхөд мөнгө өгсөн мөртлөө тооцоо хийсэн мөртлөө дээрээс нэмээд жишээ тиймэрхүү хүн тэрэнд л нэгэндээ битээ хорлож
тэгж яхад ай өөрөө хөлтөө өөрөөгөө чихэр жимс өгчөөд бүр сайн баггүй тий. Сэтгэл юу байвал. Тий. Тэр бод би яг тийм юмнаас болж хахарсан. Надад тэгж өгчөөс хүмүүс хүмүүс болж байгаа юм биш. Тий. Дараагийнх нь хүмүүс л бодосоо л гэж бодчих. Тэгээд тархиндаа суулгасаа л гэж бодож байна. Зөв. Тийм л баг. За өнөөдрийн манай special talk-т нэвтрүүлэгт баярсайхан ах маань оролцлоо. Тэгээ их сайхан дэлгэрэнгүй өөрийнхөө талаар за өнгөрсөн хугацаанд юу үзэж туулсан, юун дээр алдаж онсон. За энэ бүх зүйлийн талаар сайхан нэг нөгөө ярилцлаа. Соолны ширээний ард тантай ярилцсан их сайхан байлаа. Өнөөдрийн баярсайхан ахт өгж байгаа энэ цамц энэ бүсийг маань бол манай Дархан захын 21 тоотын одоо торог бүс барааны лангууны заяа гэж эмхтэй бол бэлэг болгон өгснгийг бас би та бүхэнд таньжуулж өгч байна. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн хамтран ажиллаж юунд гэсэн байгууллагууд бий. За нэгт нь мэдээж одоо бидний баярсайхан ахтын хооллолтоос болж байгаа сайхан хайдвартай газар маань оргил төв дээр байрлах Бүүл ресторан бас ивент тэтгэгчээр оролцсон. За мөн Мерси салоны одоо өсчин уугнаад үдэх баярлалаа. Өнөөдрийн манай зочны маань бас өсийг сайхан засч өгч ингэж хамтран оролцлоо. Баярсайхан ахын маань бас өнөөдрийн нэвтрүүлэгт оролцох юм бас иж бүрэн одоо хувцсаар бас дэмжиж хамтран оролцсон оргил худалдааны төвийн нэг давхарт байрлах Бэлэн хувцсны зол эрдэндээ бас баярлалаа гэдгээ хэлээ. Тэгээд дараагийн дугаараар хэдүүлээ иргэн уулзцаая. Special Talk нэвтрүүлгийн анхны дугаарын зочноор оролцож байгаа баярсайхан ахын маань үсийг Мерси салоны уугнаа дүү маань бас засч өгсөнд баярлалаа. Оргил худалдааны төвийн нэг давхарт байрлах эрэгтэй Бэлэн хувцсны зол эрдэнэт талархснаа илэрхийлье.